За эрхэм үзэгчдээ та бүхэн сайн байцгаана уу? Та бүхнийхэн энэ өдрийн амар амгалан айлтгая. Чиндэ хотод бол 7 дугаар сарын 27-оос 29-ний өдрүүдэд томоохон симпозиум хурлж болгон болсон байгаа юм аа. Ингээд энэ форум бол RCEP-ийн эдийн засгийн форум гэдэг ийм форум байгаа юм. Ингээд RCEP гэдгийг орчуулад хэлбэл энэ бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншин харилцааны хэлэлцээр гэж хэлж болно. Та бүхэнд ойлгомжтой болгох үүднээс төхөмжлөд хэлбэрчлээд ярихад зүүн Аз болоод Номхон Далайн бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээр гэж ингэж бас хэлж болно. Ягаад гэвэл энэ хэлэлцээрд бол энэ ASEAN-ы 10 орн, өөрөөр хэлбэл зүүн өмнөд Азийн 10 орн, тэгээд зүүн Азийн Хятад бүгд найрамдах Солонгос улс, Япон гэдэг 3 орн, тэгээд Номхон Далайн Австрали, Шинзланд гэдэг ийм улс орнууд орж байгаа учраас ингэж нэрлэж байгаа юм аа. Ингээд энэ дэлхийн хэмжээнд бол газар нутгаараа энэ хэлэлцээрт хамрагдсан улс орнуудын нийт нутаг дэвсгэр бол 22,220,000 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг эзэлж байна. Энэ нь бол дэлхийн нийт нутаг дэвсгэрийн 16.7%-тай тэнцэж байна. За ингээд хүн амаараа бол дэлхийн хүн амын 28.7%-ийг эзэлж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийн нийт дотоодын бүтээгдэхүүний 30%-ийг эзэлж байгаа. Ийм том цархи хэмжээтэй бүс нутагт чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдаж энэ оны 1-р сарын 1-ээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байгаа юм аа. Ингээд энэ оны 1-р сарын 1-ээс Бруней, Камбож, Вьетнам, Лаос, за ингээд Хятад, Япон гэх мэт ийм 10 орн урдаар энэ хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Түүний дараа нь бол 2-р сарын 1-ний өдрөөс бүгд найрамдах Солонгос улсууд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. За ингээд түүний дараа нь бол Малайз, за тэгээд түүний дараа нь бол энэ Мянмар гэсэн улсууд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. RCEP-ийн хэлэлцээр бол их цар хэмжээтэйгээр албан ёсоор хэрэгжих шинэ үе шатанд орсон. Саяхан хэлсэн энэ Чиндогийн эдийн засгийн дээд хэмжээний форум бол энэ хэлэлцээрийг улам цаашд сайн хэрэгжүүлэх, гүнзгий хэрэгжүүлэх, энэ техникийн асуудлуудыг судлан ярилцсан ийм форум болсон гэж хэлэх ёстой. Ингээд энэ RCEP-ийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд гол нь ямар асуудлууд байгаа бэ гэхээр нь улс орнуудын стандартыг RCEP-ийн стандартад нийцүүлэх, түүнд ойртуулах. За тэгвэл энэ хууль эрх зүйн асуудлыг шийдэх. За тэгвэл энэ RCEP-ийн энэ бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох. Бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ гэдэг нь бол нэгдвэл түүхэн эд нь хаана үйлдвэрлэгдсэн болох, нөгөө нэг нь бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэсэн болох, ийм хоёр агуулгатай зүйл байгаа юм. Ингээд дэд бүтцийн байгуулалтыг цаашид сайжруулах гэх мэтийн ийм олон техникийн асуудлууд хамрагдаж байгаа юм аа. Үүн дотор хамгийн гол нэг зүйл нь бол энэ хэлэлцээрт хамрагдсан улс орнуудын гайлын татварыг хөнгөлөх, тэгвэл цаашид тэглэх асуудал хамгийн голоор тавигдаж байгаа юм аа. Ийм учраас энэ удаагийн форумд эдгээр улс орнуудын засгийн газрын холбогдох албаны хүмүүс, тэгвэл
элчин сайд нар эрдэмтэн мэргэд ингээд тал талын хүмүүс оролцож энэ хилцээрийг улам цаашид одоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлаар гүнзгий нухацтай судлан хэлэлцсэн байгаа юм аа. Ингэж хэлэлцсэний үр дүнд одоо энэ RCEP-ийн хилцээрийг цаашид ахиулах, хэрэгжүүлэх юм үйл ажиллагааны хөтөлбөрийн тунхаг гэдэг энэ Чиндогийн тунхагийг баталсан нь энэ удаагийн одоо хурлын чухал ололт амжилт гэж одоо хэлэх ёстой. Ингээд Чиндо хотыг одоо та бүхэн зарим нь сайн мэдэж магадгүй. Чиндо хот бол Хятадын зүүн нутгийн Тэнгисийн эргийн үзэсгэлэнтэй сайхан аялал жуулчлалын хот. 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын энэ дарвуулт завийн тэмцээнийг энд зохион байгуулж байсан. За ингээд одоо ПЕВ уудаг хүмүүст сонирхуулж хэлэхэд бол Хятадын хамгийн алдартай ПЕВ буюу Пижу, Чиндо Пижу гэж одоо энэ нутгаас одоо гарсан гол брендийн бүтээгдэхүүн байдаг. Үүнээс гадна бол энэ Чиндо хот бол Хятадын одоо энэ хурдны төмөр зам одоо хурдны галт тэргийг үйлдвэрлэдэг юм гол бааз байгаа юм аа. Гэх мэтэр одоо энэ нутгийн энэ чухал онцлог давуу талыг хэлээд байхад одоо баршгүй. Ингээд яагаад одоо энэ RCEP-ийн хилцээрийн симпозиумыг энд хийж одоо голдуун Чиндотой холбогдоод байгаа юм бэ гэхээр нь Чиндо бол хот бол ойрон өөрөө бол энэ бүгд найрамдах Солонгос улстай маш ойрхон, Японтой бас маш ойрхон. Ингээд уулаасан эдгээр улс орон тэгвэл энэ зүүн өмнөд Азийн улс орнуудтай эдийн засаг худалдааны маш нэгт харилцаатай. Дэд бүтцийн хувьд бас харьцангуй бусад мужуудыг хотуудыг бодволоод ингээд маш дөхөм юм хэлбэр ийм нөхцөлийг одоо бүрдүүлсэн хот байгаа юм аа. Ингээд энэ RCEP-ийг одоо хэрэгжүүлэх явцад бол энэ Чиндо хотын захиргаа тэгвэл Хятадын олон улсын энэ худалдааг дэмжих нийгэмлэг хамтран ажиллаж одоо энэ жилийн нэг удаа энэ форумыг зохион байгуулж байгаа юм аа. Ингээд энэ удаагийн Чиндогийн дээд форумоор дамжуулж одоо Хятад улсын энэ RCEP-ийн хилцээрийг одоо системтэй ахиулах ийм одоо тунхаглал гарсан. Тэгээ саяын хэлсэн одоо RCEP-ийн хилцээрийг ахиулах үйл ажиллагааны тунхаг гэдэг ийм хоёр баримт бичгийг гаргасан. Ингээд энэ одоо цар тахал үргэлжилж ялангуяа энэ омикроны шинэ одоо энэ хууль өрөөд улам их даамжирч улс орнуудын эдийн засагт одоо хүнд цохилт учруулж байгаа. Тэгвэл Орос Украины дайнаас болж энэ юмны үн өсөж байгаа, эрчим хүчний үн өсөж байгаа. Ингээд янз бүрийн сорилтууд одоо давхцсан ийм өөрчлөлт ихтэй ийм энэ цаг хэрэнд бол энэ хилцээр улам цаашид хэрэгжиж амжилт олох нь энэ Ази номхон далайн бүс нутаг тэрчлэн дэлхийн эдийн засгийн одоо энэ цар тахлын дараах одоо сэргэн хөгжих үйл явцад бол маш чухал хөлгөх хүчин болно гэдэг талаар одоо их ач холбогдолтой байгаа юм аа. Ингээд энэ RCEP-ийн энэ одоо Чиндогийн форум амжилттай өндөрлөлөө. Ингээд улам цаашдаа энэ одоо чөлөөт худалдааны хэлэлцээр мань тэлэн өргөжж ингээд энэ удаа болгоны форумаар дамжиж маш амжилттай урагштай цааш нь хэрэгжиж улс орнуудын гайлын татварыг тэгэлж одоо эдийн засгийн харилцааг улам цааш нэвтрүүлж за эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулж бүхэл бүтэн одоо энэ бүс нутгийн хүмүүсийн амжиргаанд одоо аз жаргалтай амьдралд одоо нүдэнд үзэгдэж гарт баригдах ийм үр дүнгээ өгнө гэдэгт одоо маш их найдлага тавьж байгаа юм аа.
За ингээд цаг заваан гаргаж манай нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн та бүхэнд чин сэтгэлээс баярлж байна. Ирэх 7 хоногийн нэвтрүүлгээр уулзтал тур баяртай.